За сайн мэний үзэгчдээ баялаг бүтээгч нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэж байна. Өнөөдрийн дугаарт IT технологийн салбарт тэргүүлэгчдийн нэг хэл брендийн үүсгэн байгуулагч Чимэд Гочоогийн Батцаа оролцож байна. За сайн байна уу? За сайн байна уу? Бүгдээрээ энэ сайн амарсан. Сайхан амарлаа. Сайхан амраа. Урилга авсан ихтэй баярлалаа. Баярлалаа. 7 цаг биштэй нөө. Гайгүй. Ер нь гайгүй нөө тий. Өглөө 21 сонж бүрэлдэг гэдсэн. Хэвээрээ. Сүүлийн баг 10 жил. 10 жил. Өглөө бүр одоо өглөө бүр 21 бүрэлдэгсэн тий. Тий, ерөнхийдөө мөрөгч бас өөрөө хич гол зүйл. Төвлөр нь дээр нь бас эрүүл мэнд тий. Олон талын ашигтай. За Батцаа маань гэрүүлээс хэдүүлээ үлээ. Аав ээжээс хэдүүлээ. Айлын баг тий. За одоо гамбар хэдүүлээ амьдарч байна. Одоо их төр 3 хүүхдийн хамт амьдардаг. Америкийн зүгээр нэг одоо энэ технологийн компани бүхэл бүтэн Монгол улсаас бараг 100 дахин баян болчихж байгаа. Зүгээр нэг компани. Тэгэхээр зэрэг технологийн салбар өөрөө ямар тийм ирээдүйтэй вэ? Өнөөдөр дэлхийн хамгийн топ компаниуд үү? Amazon, Facebook, Samsung, Apple те. Одоо эдгээр гэхэд дандаа технологийн компани байна. Тэгвэл энэ дэлхийн топ компаниудад уул уурхайн компани гэдэг ч юм уу ерөөсөө топ жигсэхгүй байна тийм. Тэгээ эхлээд өөрөө нөгөө бизнесийн нөгөө анхны гараагаа яг яаж ихтсэн юм. Яг албан ёсны бизнесийн гараагаа. Одоо ч хувийн ингээд нэг бизнес ажиг юмуд яваад байсан байна шүү дээ тийм. Ер нь одоо албан ёсны бизнесийн гараагаа. Ер нь ягаад технологийн салбарыг сонгосон юм бэ? Тий, ягаад энэ технологийн салбарыг сонгосон. Ингээд сонгож ороход хамгийн анхных юугаар одоо тэр Цэкком юм уу? Одоо тэр тэднэр юм уу? Эсвэл одоо юугаар эхэлж ийсэн. Тэгээд хідэн дөргөөр анх санхүүжилтээ босгож ийсэн. Санхүүжилтээ яаж босгосон те? Интернет гэдэг юмд их дурлаж эхэлсэн байгаа. Тэр үчиг интернет кафе гэж байлаа шүү дээ. Тэгэл мөнгө олдвол ерөөсөө интернет кафед л өдөр шөнөгүй суучдаг. Тэгээд интернет гэдэг юм бол нэг л тийм л өөр ертөнц юм шиг л ойлголт 10 жил байх гэж бодож орж ирж байгаа. Тэгэл яг интернетд байж байгаа. Тэгээд ерөөхдөө вебсайт руу ойлгож эхэлсэн. За ер нь өөрөө гэсэн вебсайттай болдог гэл. Өөрийн гэсэн девайс хийх хүсэл нь байгаа л байсан. Тэр үед бол девайс бий яагаад хийж чадахгүй. Интернет эхлээд софтвер нь лөө орж ирж байсан. Ингээл ерөөхдөө 2007 онд анхныхаа вебсайтыг нээсэн. Амжилт. За тэгвэл 2007 оноос бизнесийн гараагаа эхэлсэн байна шүү дээ. Яг албан ёсны бизнесийн гараагаа тий. За тэгэхээр тэр санхүүжилтийг яаж олсон юм? Сайтаа хийж зараад мөнгө олсон юм уу? Эсвэл одоо хэн нэгэнтэй хамтарсан юм уу? Мөнгө босгосон юм уу? Хөрөнгө оруулалт татсан юм уу? Тийм ерөөсөө байхгүй. Ерөөсөө халтураар шүү дээ. Халтураар гэдэг. Одоохоор бол халтур гэдэг хүчээрээ онцгүй л дээ. Фрилансер тий. Чөлөөтсөд уран бүтээлч маягаар хүмүүсийн захиалгач вебсайтыг хийж өгөөл. Тэгж байгаа л ерөөхдөө нөгөө 500 төгрөг олдог байсан бол 500 мянга олдог. Яг 1000 дахин их олдог утсаа. 500 мянгаар хатуу байсан шүү дээ. Тэгэл ерөөхдөө вебсайтаа олон жил хийсэн. 2012 онд гэвэл ерөөсө 5 жил тасралтгүй вебсайт хийсэн. Тэгээ вебсайт хийгээд дахин даваа тал чинь нөгөө нэг янз бүрийн хүмүүсийн вебсайт хийгээд байхаар дундаас нь санаа их гоё орж гарч байна. Яг тийм. Тэгэл 12 оноос бол ерөөсө вебсайт хийх бүр мөсөн байсан. Анх бол ерөн амжилт.com-оос гарах одоо бизнесийн гарах юм уу те. 2007 оны 12 сарын 19-ний өдөр байхгүй. 19 настай. Би бол одоо та бол миний хувьд яг жинхэнэ компанид ажилласан хүн бол та байхгүй. Тэр олон хүнийг ингээд зохион байгуулад менеж хийж байгаа нэг гоё санагдчихсан. Маш олон хүн. Би ерөөсө тийм хүн ерөөсө харж байгаагүй. Тэгээ би ямар ч чөлөө зав байхгүй. 1 минут ч зогсохгүй ингээд байнгын ачаалтанд байхад хүмүүс ингэж болдго юмаа гэсэн тийм филингийг гоё авч ирсэн. Тэр компани алгоритмыг их гоё харж авсан. За алба юм байд юм байна. Тэ?
ерхий захирал юм байдаг юм байна. Тэгэл намайг ингээд голохгүй ингээд захирлуудын хор суулгачдаг гэсэн. Тэр их гоё одоо тэтгэл өмшгөл өгсөн л дөө. Тэгээд тэндээс ингээд ерөнхийдөө ингэж хуралддаг юм байна гэдгийг ингээд харж авч байгаа юм. Тэгээд бас ерөнхий захирлын зангараг гэх юм уу те одоо ч гэсэн бизнес өдөрж байхад бас шийдсэн шиг шийдэх хэрэгтэй гэдэг эдгээр зүйлүүдийг бол та надад тэр өгсөн. Тэгээд яг технологийн бизнес хийж байгаа даваа тал нь бол яг одоо нэг Jeff Bezos-ийн хэлсэг байгаа юм шүү дээ. Ойрын 10 жилдээ хэвэн байх бизнест хөрөнгө оруулаарай гэх тээ. Тэгтэл технологийн бизнес бол юу ойрын 10 жил вэ? Ойрын 100 жил. Гэж хэлж байна. Тэгэхээр бол өөрөө салбар нь өөрөө бол ингэж маш сайн яаж хийж байгаа салбар байна. Ирээдүйд одоо жинхэнэ цэцгэлж ургах тийм чиглэл гэх юм уу салбар болж байгаа. Эхлэл брэнд бол электроникийн девайс хийдэг компани байгаа. Тэгээ ерөөдөө бол технологийн бүтээгдэхүүн хийдэг компани тий. За өнөөдөр бид нэг 14 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг байгаа. За ерөөдөө бол технологийн бүтээгдэхүүнээ гар утасны девайсаар ингээд төрөлжүүлж гаргаж байгаа. Электроник хэрч одоо хөргөгч, телевизэр, компьютер гэдэг ч юм ингээд явчин тий. Тэгэхээр энийг бол бидний зөвхөн гар утасны хэрэглээнд дамжуулж ингэж төрөлжүүлж брендийг бий болгож байгаа юм л та. Тэгэхээр ерөөдөө бол гар утасны бүхэл төрлийн зүйлийг одоогийн байдлаар брэнд дээр хөгжүүлж чадж байгаа юм. Хөгжүүлж USB адаптер бол адаптер. Хамгийн анхны девайс нь юу чихвч үү те? Чихвч хийж байгаа хэд оноос хийж 17 оноос гэдэг чинь одоо 4 жил болж байгаа юм байна те. 2017 онд одоо Probase гэдэг чихвч маань гарч ирсэн. Тэгээд ерөөдөө бол энэ жижигхэн чихвч ингээд хэлж ирсэн. Дараа нь бид нар энийг ингээд хос болгоод дараа нэг бүр ингээд одоо бүр энэ том про хөдөлгөөн гаргаад тэгээ Probase Bluetooth төлөөр бас гаргасан байна. Шууд одоо та нар сонсох юм бол ингээд Probase-ыг аваад чихэндээ ингээд авсаахад амжилттай холбогдлоо, холболт саллаа, цэник дууслаа, тийм дуугаараас дуудлага ирж байгаа гэдэг дандаа ингээд монгол хоолгоор хэлэхэд хүртэл хүмүүс аюугаар сериэсэн гэж байна. Тэгтэл бид нар өмнө импортын чихвч авахд дандаа англиар юм уу хятадаар ингээд те connection successful гэдгийг ингээд айгуу сонин хэлсэн байдаг байсан бол энийг одоо монгол хүн одоо те энэ мэтчлээ ингээд онцгойд нь гарч ирж байгаа. Өнөөдөр бол бид нар анх ингээд үйл ажиллагаа хийхдээ бол нэг гин жижиг машинтай хэлжсэн байна. Одоо өнөөдөр бас ингээд нэлээд том хэмжээтэй дахиад хөрөнгөжлөлтөд нэмэгдүүлээд ингээд явж байгаа. 14 бүтээгдэхүүнээ 5-ыг бол Монголда 100% түүх хийдээс нь хийж ямар нэгэн ухсрах юм ерөөсөө байхгүй. Цэвэр нөгөө түүх хийдээс нь хийж гаргаж ирж байгаа. Одоо жишээ энэ түүх хийдэл ингээд нутаг кофе шиг байж тэ. Яг 100% Монгол үйлдвэрлэж байгаа. Тэр найдаж аль ухсрах бол ерөөсөө огт юм шиг. Тэр нь бол энэ USB cable, power adapter чихвч юм байна тэ. Power adapter ч гэсэн дотроо олон төрөл байдаг. Qualcomm 3.0, Qualcomm 4.0 гэдэг чинь тийм. Бид нар хамгийн сүүлийн Qualcomm 4.0 PD charger-ыг жишээ нь 100% энэ дээрийг бол 100% үйлдвэрлэж байгаа. За энэ USB cable байна тийм. Дотроо Android, Type-C, iPhone гэдэг олон төрөлд хуваагдчихна. За энэ чихвчүүд байна тийм. Чихвч бол дотроо одоо энэ jack оролттой чихвч гэж байгаа. За Bluetooth оролттой чихвч гэж байгаа. Бас дээр нь энэ Super Nation гэдэг одоо сүүлд гараад байна. Яг тухайн утасныхаа цэнэгчийн оролтоор дамждаг USB байна. За эднэрийг бол бид нэр ингээд 100% түүхүүдээс нь үйлдвэрлэж байгаа. Хутгаж ухсрах биш. 100% үйлдвэрлэж байгаа. Ямар түүхийдэд орж байгаа вэ? Ерөнхийдөө бол нийтлэг зүйл нь бол пластик материалууд гэж байгаа. За хавтангууд гэж байгаа. За синтетик материалууд орж байгаа. За дамжуулагч төмөр зис гэх мэтчлэн ийм зүйлүүд орж байгаа. Хаанаас авж байна? За ер нь түүхийн эдийн хувьд бол Монголоос авдаг түүхийн эдэд нарийн хэмжээний зис гэдэг ч юм уу те. Эдгээр зүйлийг Монголоос авахыг бол бид нар үнэхээр чармааж ажиллаж байгаа. Гэхдээ чихвч байлаа гэхдээ бол нарийнхан стандартын ийм зис утас ордог. Энийг бол жишээ нь Монголоос бид нар одоо бол аль болохоор бүтээх ахын төлөө зүтгэж байгаа. Эхлэл брэнд онцлог нь гэвэл эдгээр зүйлийг яг эдгээр түүхийн эдийн нийлд бэлтцээс нь одоо түүх хийдээс шууд үйлдвэрлэж гаргаж байгаа гэсэн. Монголоос авж байгаа зүйлүүд дээр бол бид нар одоо жишээ нь USB кабельны одоо синтетик материал гэж байгаа л да. Одоо жишээ нь
задлаар болох юм бол гадна талын энэ даун синтетик материал байгаа тий. За ингээд энэ утсууд одоо ингээд амжилттай юм бол тий. Бүр шууд ерөнхий утас байгаа. Гэтэл бэлэн болсон утас нь гадуур энэ синтетик материал байгаа. Гадуур бүрж гисэн илүү өнгө үзэмжтэй гоё харагдаад тий. Өнгө ингээд дээр батг болгоод тий. Тэрийг бол тэр машин маань ингээд ерөнхийдөө сүлжээд гадна талын сүлжээд байгаа. Одоо олон өнгөөр солигдсон гэсэн үг шүү дээ. Энэ синтетик материалыг бол ерөнхийдөө бол утас авахгүй юм. Зүгээр л одоо юм оёд утас шиг тий. Тэгэхээр энийг бол бид нар одоо Монголоос бас нооссон утсаар авч хийж үзэж байгаа. Тэгэх юм бол одоо бэлтгэсэн бас Монгол бэлтгэц бас орж ирж байгаа гэсэн. За энэ кабель ч гэсэн бас Монгол бас кабель бэлтгэдэг компаниас авах төлөө зорж байгаа. Энэ бол TP60 нэлээ нарийн технологи кабель. За тэгээд энэ бэлдсэн кабелуудаа гадуураас ахаа бүрээд дараа дараагийн дамжуулалтаар гаргаад ирэх гэсэн. Ингэснээр бол энэ USB болон энэ чихч нь өөрөө бат бүх утастай илүү найдвартай болж байгаа гэсэн. Дээр нь одоо энэ нарийн зэссүүдийг бол бид нар Монголоос авдаг болж эхэлж байгаа маа. Гэхдээ нэг юм онцлох нь юу гэхээр эдгээр зүйл түүхийдээсээ 100% Монгол улсад яг энэ 5 төрлийн бүтээгдэхүүн шууд үйлдвэрлэгдэж гарч байгаа. Одоо та бүхэн үйлдвэр дээр ч харсан тийм ингээд ерөнхийдөө бүгдөө ингээд үйлдвэрлэгдэж гарч байгаа гэсэн. 14 төрлийн бүтээгдэхүүнээс 5 төрлийн бүтээгдэхүүн Монголдо бол 100% түүхийдээс нь үйлдвэрлээд үлдсэн 9 төрлийн бүтээгдэхүүн бол нэг ODM зарчим гэж байдаг. Одоо технологийн бүтээгдэхүүний тэр зарчмаар бүтэж гарч ирж байгаа. Хамгийн анхныхын чивчэр гэсэн юм биш үү? Тэгсэр гэсэн үг. 2017 онд анх эхлэл гэдэг компаниг байгуулсан. За ер нь бол Бацаа маань багаас нэлээд амьдрал үтсэн байна тий. Одоо 12 3 хүртэл ундаа зараад тэгээд дугуй зараад хийлээ тий. Тэгээд ер нь зарж болох юмыг бүгдийг зарсан юм байна. Ер нь яг одоо багаасаа нэг бизнесийн нэг гүйлгээ ухаан байгаад байна тийм үү. Тэрийг бол одоо ерөнхийдөө мэдэрсэн юм байна багаасаа тий. Тэгээд ер нь ээж аав чинь зөвлөөд одоо сурах ёстой. Эвдэм намгүй одоо цааш өнөөдрийн одоо нийгэмд бол одоо маш чухал байна шүү дээ. Одоо өөрөө ч эзэмсэн мэрэгчлөө тий. Энийг олж харж ингэ сургана гэдэг чинь бол ээж авчин үнэхээр одоо хэлэх юм олдохгүй байна л да. Үнэхээр одоо мундаг ээж авчин мундаг зөвлөсөн байна. Чи ч сайн сурч тий. Аавгаа нэг уйлуулж исэн гэдэг нэг түүх байсан да. Тий. Тэр их гүнхтэй түүх л дээ. Тий. Тэрийг хуваалцаач гоо. За 15 нас тий. Шилжилтийн үе шүү дээ. Хүүхдүүд ч мэдхгүй тий. Тэгээ би хит нөгөө нэг бизнесийн чанартай юм хийгээ явцсан байхгүй. Одоо хит нөгөө нэг одоо 15 6 таа ээж хичээл номондоо харахгүй. Эсрэгээрээ ингээд нөгөө нэг мөнгө олох гол гүйтсэн байна шүү дээ. Тийм нөгөө ном үзэх ном хөөхгүй те эсрэгээрээ мөнгө хөөгөөд тэгээд дээрэс нь тийм даа хүрээ зах гэдэг чинь бол үнэндээ бол хүүхдийн хүмүүжил гэх юм уу те тэр хэмжээнд явахаар миний хүмүүжил гэх юм уу маш их ивдэгдэж байгаа байхгүй. Үеийн хүүхдүүд бол ингээ хичээл ном хөөгөө явж байхад би эсрэгээрээ тэнд нэг дугуй муу ундаа зараал дугуй зараал тий бялаад ажиллаулаад ингээ тэгээд айл уурын зохинд ажилладаг үлээ миний хүү гэдэг ингээд явцсан тэрүүгээр бол ингээ томорно гэж байхгүй шүү дээ. Тэгээд нэг хайтан төгрөг олно тий тэрүүгээр ингээ явчихаар тэгээд ер нь бол баг хичээл нэлээд завсартсан. Аав ээж нэг ухаалаг шийдвэр гаргасан шууд сургуулийг юм сольсон байдаг. Тэгээд сургуулийг юм солиод гэрийн хойдол одоо тэр даан өрөө захын ажилтны сургуулийг солиод бүр урагшаа 27 дугаар сургуулийг шилжүүлсэн байт. Тэгээ аваа орохдоо аав ингээд уйлаад. Тэгээ ийм хүүхд одоо ийм ч болчих гэж. Одоо нэг чинь хичээд сурж үзээрэй. Хүмүүн гэдэг үнсээд би аав хуульж өрөөс хараг. Тэгэхэд нэг уйл яг ч уйлаагүй ч гэсэн ингээд нүд нь ингээд бас хэрэгтэй өмцөн те ингээд. Тэгэхэд л их дотгошоох юм бодсон тоо. За би одоо ер нь сурах хэрэгтэй юм байна. Хичээд номдоо л харах хэрэгтэй. Тэгээд аав маань ингээд орсон би тэгээд орохдоо л өөртөө нэг л юм хэлсэн. За одоо бол ном сурьяа л гэж. Тэгээ 8 дээд шийдсэн. Улаан бүр ингээд эрс шийдсэн байна. Төрөөс ингээд дэмжиж нь болохоор одоо энэ цар тахлын үед 3% хөдөө одоо онцгой хөлтөө мөнгөөр ингээд энэ бизнесүүдэд дэмжиж байгаа шүү дээ. Ажлын байрыг дэмжих зориултаа одоо 2 их нэт ч гэдэм үү те. Эндээс нь та материал өгөөд авах уу? Би бол 3% зээл авч чадсан. Баярлсан. Цар тахлын үед ер нь бол миний харж байгаагаар би бол гэхдээ эдийн засагч биш л дээ. Гэхдээ ер нь бизнес хийж байгаа нь харна шүү дээ.
Цар тохлын үед бол эдийн засагт мөнгө нийлүүлэх гэдэг аюул зөв юм. Мөнгө нийлүүлнэ гэдэг чинь ямар ч гэсэн эргэлтийг барьж гинэ гэсэн. Эргэлдэх хөдөлгөөн байж л байвал хөгжил байж л байгаа. Бүгдийг таг хорой зогсооно гэдэг нь хамгийн аюултай зүйл. Нэг өсөндөө бизнес болон улсын хөгжил гэдэг нь чинь бизнес гэдэг чинь өөрөө улсын хөгжлийн жижигрүүс үйл байхгүй. Жижигрүүсэн те нэг жижигхэн оюутлын цех байсан ч гэсэн тэр оюутлын цех эргэлдээл байж л байвал тэр улсад өгөх нөлөөлөл нь байж идэг. Нэг жижигхэн оюутлын цехүүд нийлээд мянган оюутлын цех нийлээд одоо тэр улстай салбар болж орж ирнэ шүү дээ. Тийм ээ. Тэгтэл эдийн засгийн эргэлдэж байгаа хөдөлгөөнийг ингээд одоо машин мотор эргэж явах төлөс хүчээр унтрааж байгаа. Энэ бол муу сайж машин явж л байл уршилдаг. Энэ удахгүй 2024 онд Зилэм 24 гэдэг ийм сайхан автомашиныг одоо нэ 24-ээс чи 24 онд л нэг хийж байгаа үстэй тий. Тэгээ энэ машиныг товчхон танилцуулж өгөх нь одоо том өрөөлтөө биш талдан бууна гэж ярьдаг шүү дээ тий. Ер нь бол яг үнэ. Ер нь бол бид манай компани тийм Tesla одоо энэ зарчмаар ажиллаад байгаа. Эхлээд бүтээгдэхүүнөө зарлана. Хугацаа тавина. Тэрийг олон нийтэд мэдэгдэнэ. Тэгээд тодорхой хугацаанд тэрний хөтлөг гүйж. Хугацаа тавьчихаа зэрэг хүн өөрөө шахуу болдог. За ингээд одоо олон нийтэд 24-нд нээн холон 21-ийг одоо чинь тий 21 оны 9 сарын 21-ийг нээн гээд хамлцсан. Бизнесийн хүмүүс амлалтал хамгийн чухал. Энийхээ төлөө чармаагаал гүйхээр зэрэг болчихж байгаа. Тэгэхгүй ерөөд нэг ингээ хийндэ гэсэн бодол замгардаг шүү дээ тий. Тэр шиг ингээд яг ингээд төслүүдээ яг он зааж өгöd тавьдаг байгаа. Тэгээд 24 он бол одоо энэ Зилэм 24 машиныг бол Монголд усарна гэж. Машиныг бол ямарч усарна. Тэгээд энэ машины өөрийнх нь онцлог нь бол хибрид машин байна. За тэгээд одоо жишээ нь тэр Монгол уурга батсан хүн байх жишээний одоо энэ загвар скиц бол тэр чигтээрээс бүгдээрээ бидний оюуны бүтээл байгаа. Тэгээд одоо бол бидний машины бүх парт дэнгүүдийг нөгөө үйлдвэрийн шатнд ингээд зураад явж байгаа. Тэгээд инвестмент хөрөнгө оруулалт яригдсан. За энийгээ ч гэсэн бид ингээд яриад төслийнхын түвшинд 4 жилийн хугацаа гаргаад ингээд явж байгаа. Ийм бүтээгдэхүүн байна. Одоо бүр тэр чигт зурсан уу те? Бүгдийг бид нар өөрсдөө гаргасан. За бацаа зэрэг ингээд эхлэл компани доор одоо 8 охин компани байт юм байна те. 8 охин компанид 200 гаруй хүн албан ёсоор нийгмийн даатгал төлж ажиллаж байна гэж байна. Тэр энэ ажилтаа яаж сонгон шалгаруулж байна, ажилтаа яаж хөгжүүлж байна? За ер нь бол компанийн хувьд харьцангуй залуу хүмүүс ажилладаг. За баг 90 орчим хувь 25 насны 25 хүртэл насны залуучууд байгаа. Технологийн компани учраас нэг яалтчгүй технологийн мэдлэгтэй, хараад мэдлэгтэй юм сууч байгаа. Маш чухал байдаг. За тэгээд болсон учраас сонгон шалгаруулах систем бол эзэмшсэн мэргэжил боловсрол гэхээс илүүтэй хувь хүний хандлага гэх юм уу те. Ажлыг чадвар хүсэл тэмүүлэл гэрэг бол байлахаар сонгон шалгаруулах. Таны бодлоор баялаг тэр шин бэ? Хариуцлагатай, бүтээгч, зохион байгуулагч, хөдөлмөрлөгч хүмүүс баялаг бүтээгч юм. Баярлалаа. Хөдөлмөрлөж байгаа хүн бүхэн баялаг бүтээгч юм. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая. За өнөөдрийн нэвтрүүлэгт эхлэл брендийг үүсгэн байгуулагч, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэгч одоо манай Бацаа маань урилгаар оролцлоо. Тэгээд манай нэвтрүүлэгт урилгаар оролцсон танд баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ч маш баярлалаа. Ийм сайхан одоо баялаг бүтээгч сурвалжилж деталийг эх орондоо хүргэж байгаа та бүхэнд маш баярлалаа. Баялаг бүтээж эх орондоо сайхан амьдарцгаая.